Анх сангийн яам 2016 оны 3 сарын 21-нд бүгд найрамд Солонгос улсын Экспорт Импорт банкнаас 30 жилийн хугацаатай 0.25% хүүтэй 5.5 сая долларын зээлийн гэрээ байгуулж, Hyundai Motors компаниас 43 автобус худалдаж авсан. За зээлээр авсан дээрх 43 автобусыг ашиглах хэрэгцээ судалгаагүйгээр авснаас болж Эрдэм Транс компани хашаанд 2 жилийн турш зогссон. Мөн 2 жилийн хугацаанд улсын төсвөөс зээлийн хүнд 20.6 мянган доллар буюу 50.5 сая төгрөг төлөхөөс 2017 оны 12 сарын байдлаар 14.3 сая долларын зээлийг төлжээ. Үүнээс гадна ашиглалт хамгаалалттай холбоотой зардал гарсан байна. Энэхүү үйлчлэгэнд явсан автобусны тогтчлолт, ажилчдын хувцас, хариуцлагын даатгал, цалин, эмчийн үзлэг зэрэгтэй холбоотой 195 сая төгрөгийн нэмэлт зардал гаргажээ. За үүнээс үзэхэд 5.5 сая долларын өрн дээр дээрх зардлыг нэмэхэд 14 орчим тэрбум төгрөгийн зардлыг ямар ч хэрэгцээгүй 43 автобусанд зарцуулсан байна. За энэ мэт АСЕАНтай холбоотой өргүү зардал, мөнгө завьсан хэрэгүүд үргэлжилсээр байна. Дэлхийн улс орнуудын ерөнхийлөгчдийн өмнө баярхаж, найрын эзэн мэт харагдан нэр хүндээ өсөхийн тулд улс орноо золигт гаргаж, өр ширэндээ баригдсан монголчуудыгаа улам илүү их өр зөөлөнд унгаан байж, хэдхэн өдөр амьтны хотоодыг угаагаад дуусгасан элбэг дөржийн балаг энэ мэтээр илэрсээр байна. 55 сая доллар зээлэн байж 43 ширхэг автобус авсан тухайд нь бодоод үзвэл нэг автобусыг 127,906 доллараар авсан гэсэн үг. 127,906 долларыг тухайн үеийн хамгийн бага ханшаар буюу 2,400 төгрөгөөр бодож үзвэл нэг автобус нь 306 сая 974 мянган төгрөгийн өртгөөр орж иржээ. Хэний мөнгөөр ийхүү галзуу амьтан шиг туйлва. Мэдээж та биднээс татвар нэрээр хурааж буй мөнгөөр шүү дээ. Одоо харин элбэгдэрч гадаа дотоод үүсэж хаа шууны мах хитэн дансаглаж, казино тоглон мөнгө цацаж явхад та бид түүний тавьсан өр зөөлийг төлөөд л сууж байна. Энэ талаар та бүхнийг бодоод үзээрэй. Ер нь бол Монголын нийтийн болоод хот хоорондын тээвэрт явж буй автобуснуудыг дээд тал нь 65 сая, дунджаар 20 орчим сая төгрөгөөр худалдан авч үйлчилгээнд ашигладаг гин. Түүнээс үнэтэй болчиход хүн ам зүйтэй манай орны хувьд алдагдaltaй 8 болно гэдгийг энэ төрлийн бизнес эрхэлдэг хүмүүс ярьж байна. Зөвхөн өөрийнхөө өчүүхэн нэр хүндийг өсгөж бусдын өмнө мундаг хүн болж харагдахын тулд зах зээлийн үнээс даруй 10-20 дахин өндөр үнэтэй автобус захиалж авчруулан тансгалсан нь ерөнхийлөгч асан элбэг дөржиг ямар хуу цэвдэг доктортой хорон мухаас наатай этгээд вэ гэдгийг нь улам бүр тод омрон харуулсан үйл явдал болжээ. Энэ бол зөвхөн автобусын дээрх тогтож ирээд байгаа хэрэг шүү дээ. Цаана өчтөгчнөө пүрүүс 50 автомашинууд, хасар үнэтэй Майбах бензүүд, Асавиала хотхон, хөгжлийн банкнаас зочд буудлуудад таран затсан тэрбум төгрөгүүд, зам талбай, мод зүйлэг, хоолунд аяг тавгад ёстой гол мөрөн шиг урсаж өгнө. Харин одоо бид түүний тансаглалын үн цэнийг тарчиг жаахан цайлангаас мөн хурааж явсан мөнгөөрөө төлсөөр суун. Монголын төр зүтгсэн хүнтэй халтаа гэдэг нь энэ үг тэгээд